Гүрүүдэв асаан хийх тухай дэлгэрүүлэн ярьж өгөөч. Asana. Баяр баясгалантай байхдаа та маш өөдрөг байдаг. Сэтгэл баяр хөөр уйтгар гуниг гэж савлсаар байдаг. Та эсвэл маш өөдрөг байдалтай, аль эсвэл сэтгэл готролд орсон байдаг. Үүнийг дванва гэдэг. Асана нь таныг уужуу тайван дэвчээртэй болоход тусалдаг. Асана гэж юу вэ? Асанаг йогийн дасгал хөдөлгөөн хийхтүүдийг хүлээж авч болохгүй. Sthira Sukhamasana, the stability and comfort. Whichever posture brings Доктортой болоо тогтвортой байдлыг танд авчирдаг дасгал хөдөлгөөнийг асана хэмээдэг. Sthira Sukhamasana. Харин тогтвох гэж юу хэлээд байгааг та өөрөө тодорхойлох хэрэгтэй. Энэ бол тийм ч амархан хэлбэр ойлголт биш. Учир нь тавдах гэдэг нь хүн бүрийн хувьд цаашилбал нөхцөл байдал бүрийн хувьд өөр утга агуулдаг. Таны тавдахыг илэрхийлэх хүрээд хэдийн хэмжээгээр хумигдмал байна, төдий хэмжээгээр таны амьдрал өрөвдөлтөй байдаг. Учир нь амьдрал маш өргөн хүрээтэй. Харин та маш жижиг орон зайд тавдахтай байж чадаад байдаг. Тийм учраас таны амьдрал уйтгар гунигаар дүүрэн байдаг. Таны аж жаргал таны тавдахтай байдлын цар хүрээнээс хамаарна. Харин асана таны тавдахтай байдлын орон зайг тэлж өргөх үүрэгтэй. Гүрүүдэв бид асана хийхдээ юуг анхаарах хэрэгтэй вэ? Асана бол аэробикийн дасгал биш. Учир нь асана амьсгалын хамт бие мэдрэн байж хийдэг. Та гараа өргөж байхдаа гараа өргөж байгаагаа мэдрэн асана гүйцэтгэнэ. Гар өргөх хөдөлгөөний сантиметр бүрийг мэдрэн гараа өргөнө. Та гараа зүгээр л нэг өргөчвөл таны мэдрэмж, таны анхаарал төвлөрөд байхгүй байгааг илтгэнэ. Йогт бие сэтгэл амьсгал гурав нэгдэн оршин нэгэн зул болдог. Түүнийг удаан хөдөлгөөн нэг хөдөлгөөнөөс нөгөө хөдөлгөөнд шилжих бүжигтэй зүрлэж болно. Зарим багш нарын йогийн дасгал хөдөлгөөн заахын хажуугаар тухайн дасгал ямар өвчин зөвөр ангаах тухай давхар тайлбарладаг. Үүнийг тийм хэрэгтэй зүйл гэж бодохгүй байна. Мэдээжийн хэрэг мэддэг байлгүй яах вэ? Үүнийг мэдэж байх нь зөвийн хэрэг. Тухайн дасгал хөдөлгөөнийг хийснээр ямар өвчин тустай гэдгийг мэдэж байх нь хэрэгтэй. Энэ бол эргэлзээгүй үнэн. Гэхдээ дасгал хөдөлгөөн хийж байх зуур иймэрхүү төрлийн мэдээллийг аваад байх хэрэггүй. Таны тарих бол супер компьютер л гэсэн үг. Та дасгал хийхин хажуугаар тэр өвчний үрийг суулгаж байна гэсэн үг. Тийм учраас аль дасгал хөдөлгөөн аль өвчнөд тустай талаарх мэдээллийг дасгал хийж байх үеэс салангад байлгах хэрэгтэй. Та дасгал хөдөлгөөн хийж байхдаа дасгал хөдөлгөөнөө л хийгээрэй. And every posture, what you need to keep in mind, Sthira Sukhamasana, stable and дасгал хөдөлгөөн бүрийн тогтвортой бөгөөд өөр тааламжтай тогтвортой байдлаар гүйцэтгэнэ. Эхлээд өөрийн хийж чаддаг төвшнөөс арай их сунган дараа нь амрах хэрэгтэй. Эхлээд хичээл зүтгэл гаргаад дараа нь хичээл зүтгүүлээ орхих хэрэгтэй.